Ямар байна уу? Миний бичлэгт тавтай мөрөлөө. Ерөөлгөн ганцаараа хоол идэх юм бас. Монгол хэл минь сайхан шүү. Монгол хүн болж төрөн гэдэг бүр сайхан. Би бол өөрийгөө гахааны гидсээр үлснэ гэж сансангүй явлаа. Ер нь оюуг огтормоор оолоо. Үнэхээр нэрээ Солонгос бол нэр үнэхээр хоолыг бол нэрээ гоё идэх газар юм байна. Монгол хүмүүс ч нөө нэг гахааны гидс мэд гэхээр тэний ингэж гахааны гидс мэд гэхээр нэг жоохон дургүй дээ штэ. Ер нь бид нар гахааны гидс гэхээр нэг ойлголт байхгүй штэ. Өхрийн гидс мэд, сонины гидс мэд юм уу л гэхээс ер нь бол гахааны гидс бол хэлдэг штэ. Тэгс чинь энэ төрс чинь гахааны гидс итмээр санагддаг болдог гэвэл та нар итгэх үү? Бүр арааны шүлс асгараад байна. За говчаан юу юм бэ гэхээр дотор нарийн гидс гэх юм уу? Нэг тийм ба. Oh my god. За сүндээ юу юм бэ гэхээр гахааны цус тэгээд нарийн гидсэнд нь чихдэг лөө. Пүнтүүцтэй чихдэг нэг тийм юм. Ер нь бол анх ирсэн хүмүүс идэж чаддаг юм. Тэгэл явандаа идэхийг ингээ хүсдэг байл юм да. Oh my god. Бүтэц яа гэдэг юм бэ? Идүүл яа гэдэг юм. Тэг би өөрөө нэг юм салат хийсэн. Хийсэн ч үстэй зүр ийм артаас ийм зорцсон юу гэдэг вэ? Байцаа. Тэрийг аваад дээрээс нь салаатны нэг тийм цэнгэр өнгө юм бэ. Нэрээ. Сэнэл. Салаатны соус авч байгаа тийм идчихтэй нэр аим гамтай. Энэ сосрээ нэг сэтгэл бичих юм бол өнгөө өгнө гэсэн юм ревю бэнтийн үдээний шүлг гэсэн. Вау. Солонгосчууд нэр үнэхээр зэм шүү. Ийм сонио хоолоо ингээд дурлуулцдаг. Би бол анх энд бол бүр үнэхээр үнэн голоос дургүйсэн. Тэгсчээрээ бүр идмэр сандуулч тийм наа. Ваня дандаа тогшаа дурж ирсэн. За ингээд дотроо юу байгаа юм бэ гэхээр говчаан байгаа. Дотор гэдэс. Тэгээд саний нэг гахааны цустай гэдэс. Тэгээд энэ чинь пүнтүүз. Тэгээд генеп буюу генеп чинь бараг л манай Монгол дургадаг навч гэдэггүй. Би анх тэрийг навч гэж боддог байсан чинь арай өөр төрлийн навч юм билээ. Энэ генеп гэдэг навч. За тэгээд өөр инфлюензин байцаа тэгээд давас мавс орсон л та. Тэгээ халуун нөгөө. Тэгээ яньям соус гэж бодож байна. Яньям соус. Тэгээд ийм 3 соус тарьдаг хайн панчан. Тэгээд саяны хэлсэн үдэн тан. Тэгээд ингээд нийлээд нэг хүний порцгүй юу. Тэгтээ амар их юм байна. Нийлээд 13,000 вон болсон. Тэгээд 20 минутын дотор ирсэн. Таад тэний удаа идээд үзвэл үнэхээр тастай. Зөгцөл нь үнэхээр лааж байна. Үнэхээр тачаа
Чангу амт гэж энийг хэлэх баг та. Та ч гэсэн Солонгост аяллаар ирэх юм уу? Эсвэл сурахаар ирэх ч бол энийг заавал идэж үзээрэй та. Чиз тавиад идэх юм бол бас аим гоё юмстай. Нарт нэг найзаагаа танилцуулах. Яа жоох идэл бүр гиз дурчлаа. Арай л их порц юм аа. Тэр үед амар сонио. Толгой дотор нөө Ваня дандаа догшон дандаа яг тэр Ваня хийм бэ ёо. Бүрнээр энэ донд эзэмдүүлж байна. Бид ер нь ойрд ажиллаар амар стресстэй таа. Гэхдээ хийх юм байхгүй мөртлөө хийх юм байхгүй болохоор стресстэй таа муу яа таа мэдгүй. Ер нь тэгэл ойр одоо ингэ нас явахын хэрээр чинь тэгэл уул нэг нүүр Монголд улс төр идрээ ингээд нэг анхаардаг байсан байхгүй юу? Тэгс чи сүүл ингээл амар тэр оюг маяг юм сонсч амар хуурч мэдрэлтэй л. Тэгэл бүр яагаар тэр нь Солонгос ч гэсэн амьдралтай байна уу? Тэгтээ ингээ ганцаараа юм ирангаа идэх чинь ямар сонирм бэ те. Ингээд ингээ би яриад хариулаад явдаг гэсэн мэтлэр ингээд өөрөөсөө хариулуулдаг гэдэг юм бас. Нийт юм бэ. Болон доо тийм ээ. Өндөр сайхан босгох та. Одоо тэгээ оюуг огцорчих юм бол хэн бас ерөнхийдөө толгол. Ер нь оюуг огцормоор болов огцормоогүй болов. Мэдээж огцормооргүй таалах та. Нэр нь зургийн дараа ревю бичнэ гэж хэлчихсэн юм шүү дээ. Шултаа тэгээд хөлс гардаг гэсэн бол одоо энэ муу чавстаа нэг усан шүлэн хөлс гардаг гэсэн юм шүү дээ. Нас юмнаа гэж нэр. Лүүд юм а тий. За би хоолоо жоохон идж байгаа тэрий да тэгээ хийдүүлээ. Тухтааны юмны талаар ярилцах болно. Тэгээ араас нь хизээж юмдээ үлдээсэн нэг ийм 400-аар авсан 400 мянгаар авсан ийм манго зарим хэлдэг чинь. Өнөр нь бол гарахгүй нөө. Яагаад гэвэл манай хөрчөнд нэг өнөр гарахаар байхгүй болохоор нэг 2 хоногийн өмнө биш юм биш тий. Өнөөдөр чинь 4 дахь өдөр гэхэр чинь 3 2 1 хоспитал сайн. 3 хоногийн өмнө ханаад үрээд тэгээд өстой болоо юм шүү. 2 хоног халуураад өстой төрөл саатартай насан. Тэгээд хүн тэр үедээ яг гэрээс гамдаа хөрхий. Хүний нөцөд угаасаа тэгээд яаж ч сайхан байх вэ? Ганцаараа тэгээд энийг ярахаар явуулах гэдэг байна. Тэгээд ганцаараа чамд хоол хийж өгөх юм байхгүй. Аяд тавьж угааж өгөх юм байхгүй. Уцаж угааж өгөх юм байхгүй. Чам өглөө сэргийж загнах юм байхгүй. Тийм л энэ да. Одоо бас нэг үед бол Монголоос хүүхдүүд ирж зурх нь багассан юм болов уу? Эсвэл би их сургуулаа төгсөөд өөр орчинд маань хүмүүс гооллоор тэгж бодож юм болов уу? Тэгтээ хэрвээ энийг Солонгост ирж сурахыг хүсэж байгаа хүүхдүүд үзэх юм бол за хүүхдүүд ч гэлгүй ер нь одоо доктор, магистртай байгаа хүмүүс ч гэсэн амар хэрж байгаа юм л шүү дээ. Тэгээд тэр хүмүүс хэрвээ энийг үзэх юм бол Солонгос жоо хэцүү. Уус тэл та нар хүмүүсийн уйлж унтж байгаа бичлэг тэгэл инфлюенза юм тэгэл харж байгаа байлгүй дээ. Хэцүү. Одоо ингээд яад юм бэлээ гэж бодоол. Сургуулаа уулын хэлэхэд за хэлний хэлхий төгсөөд их сургуульд орчих юм бол сайхан болно.
Тэг сургуультай орсныхан дараа тэг сургуулаа төгсөөд диплом авчих юм сайхан болно гэдэг чи яг их сургуулаад тгийг ингээд энэ 5 жил ихгүй юу? 1 жилийн хугацаанд хэлний бэлтгэл зураад 4 жил бакалавр төрж байгаа хгүй юу? Тэгэд энэ 5 жилийн хугацаанд нэг үнэхээр нүүдэр мгийн зүр өнгөрсөн заяа. Тэр үедээ амар удаан өнгөрөөд байгаа юм шиг мөрчлөө амар хурд өнгөрсөн. Би өөрөө ингээд Солонгост одоо ингээд 5 6 жил болсон гэвэл би одоо өөртөө нэг итгэхгүй л. Тэгвэл нэг соноо нэг өдөр ингээд байжснаа гэл ингээс ирсэж чам гэртээ. Нэг өглөө 7 цагийн нэг сургуультай 10 жилийн хан сургуульд явах гэж байхдаа сэрүүлгэндээ сэрүүл ямар гоё тий. Тэгвэл нэр би бараг ойлгох. Тэгэл найз нар тэгэл би шууд ингэн манайх нэг амар их балбиуд тавьдаг нөгөө юу илтгэл тавьдаг гэсэн баггүй юу? Тэгэл би илтгэл тавих хичээл амар дургу яа гэвэл ингээд уншдаггүй юм чинь монгол хэлээр уран зохиолын хичээлийг уншихгүй түүх нийгмийн хичээлийг уншихгүй тэгэл нэг найз нар маань ингээд самрын өмнө гарч ирэнгүүт ийм байна гэж лөө шууд ингээд найз нараа ярьсныг ингээд ярьж байсан за. Тэрүүс уран зохиол дээр би ингээд яагаад монгол хэл дээрээс юмудаа уншаагүй юм бөө мэд. Тэсний солонгос төрчний солонгосоор илтгэл тавьж байгаад. Тэг би шууд 10 жилдээ ингээд сэрх юм болно штэ. Би шууд очоод багш тэр очоод багшаа би илтгэл тавья. Надаас юм асуугаач амын шалгалт аваач гэл би шууд тэгнэ. Солонгосоор ирж ирүүлчихсэнээс монголоор ирсэн дээ штэ. Ядчил тэрийг зохиогоод ирчихвэн. Тэг солонгосоор зохиож ирэнгүүт үгийн сан байхгүй. Тэгэл за одоо энийг үзэж байгаа жоохон 10 жилийн дүүнер байх юм бол үзэх юм болов. Тэгэл үзэх л ахaltaа үзэж байгаа 10 жилийн дүүнер ах юм бол 10 жилтэй хахтаа л гоё дурсамж бүтээгрээ. Тэгээд монгол хэлээрээ гоё ном уншаал. Тэгтээ би нэг ном уншдгүй зүгээр одоо энийг яг ингээд туулсан хүн нь ингээд хийх хүсдэг. Угаас би та нарт хэлсэн ч та нар угаас хийх болох л. Тэгтээ зүгээр сонсчихсан юу. Гоё монгол хэлээрээ уран зохиолын ном унш гэхгүй ном унш гэхгүй зүгээр 10 жилийн нэг юм уран зохиолын ном монгол хэл түүх нийгэм ингээл бичсэн юмнуудад шүү дээ. Тэрийг гоё уншаарай гэж хэлээ да. Өөрч үзэх үү. Тэгээ та нар Монголоос л гарчвал гоё болно гэж бодож байгаа юм бол өстой том юм шүү. Тэгэл хэрэг энэ дунд ингээд эмээ үнэртэй амьдардаг хүмүүс ах юм бол эмээ үнэр чинь дандаа л нэг шүлтэй хоол сүтээ цайлан гэлдэж штэ. Тэгэл бид нар чинь тэгэл өст дандаа л сүтээ цай гуралдаа шилээдэж байгаа нэрээ гэл ингээ ууралж мөрлөж штэ. Тэгэл нэг бас будаа та хуурам мурга. Гэтэ одоо бас яадаг гэсэн юм дэггүй. Миний үед болохоор миний үед амар хөшүүн ширтнэ. Миний үед болохоор өндөг шарж идэх чинь байна штэ. Өндөг шарж идэх чинь өндөг сосисог шарж идэх чинь надад ингээд амар танцгаллаад гэсэн юм гоё. Амар сослээс нийгмийн юм шиг байна. Тэгтээ нэрээ эмээ ингээл би эмээдэг өссөхгүй. Тэгэл эмээ дандаа ингээд ясны шүлтэй сүтээ ясны шүлтэй нөө гуралтай шүлмэл хэлээл би дандаа ийм хоол хийж байгаа юм. Яагаад өөр хуурам муур хийж болдгоо юм болдгоо ингээл тэгс чинь бүр үнэхээр нөө нэг шинтэй хоол ч л тэр юм лээ. Тэгэл би ч юм болохоор өөр амар сосисог бүргэр шил тэнийг хоол идэх хүсдэг гэсэн за. Гэсэн нэр цаг хугацааг буцаалдаг бол ингээд буцчиход ингээд алгадах ш нэрэ багтана уу шанаадч манадаад ич юмсан. Тэнийг тийм байна да. Тэгтээ нэг бодлын ганцаар амьдрахаар штэ. Гадаад зэрэг чамаа ингээд загнах хүн байхгүй зав. Тэр чинь амар гоё. Тэгэл чи ингээ өөрийнхөө дураар хаашаал бол хаашаал явж архиуж болно. Баардаж болно. Найз залуутайгаа хизээч хамаагүй уулзч болно. Өөрийнхөө дуртай хоолыг хийж идэж болно. Гэртээ шалтан байж болно. Гэрээ цэвэрлэхгүй хийж чансан байж болно. Тэгтэл
гэр бүл бүр үнэхээр номер 1 юм билээ. Би тэрийг ингээд одоо л ухаарч байна да. Одоо хэдүүлээ юу вэ? Нөгөө нэг оюутны талаар ярив. Оюутны талаар ч одоо юу ч хэрэгтэй. Би л надаар л төгчтэй. Тэгтээ хэдүүлээ ингээд гоё бодъё л та. Манай Монгол ийм гоё хөгжилтэй орн байсан бол ямар гоё вэ? Хэдүүлээ ингээл Солонгос руу виз мэдүүлэхдээ зүгээр ингээд виз мэдүүлэхгүй ингээд. Монгол өстө Монгол хүмүүс Чингис хаан манайд ингээд 30 өдөр ингээд үнгүү аялаарэ. Монгол хүмүүст ийм хөнгөлөлтэй гэл. Тэгтээс мэл ямар гоё вэ? Тэгэл Япон Америкч зүрч нэрэ. Тэгэл нөгөө Шенгений орн лөө тий виз мэдгүй. Ер нь ямар хин виз зөхөдөг нэ. Тэгэл хэрэгтэй болол виз зөхөдөг л хэл та. Гэтэл ингээд бодоход шал тэний байгаас тий. Зүгээр л аялах нь зүгээр ингээд очивол гадаад босчдөг л үн за ингээд тамга дараа төгшөрөө гэл тэгэл тэгээ нэг урт хугацаагаар 30-аас дээш хоног моног за аяллаа хэд чинь за нэг 20 морь хоног за 20 хоног нөгөө визгүй аялдаг. Тэгээд 20-оос дээш хоног байхам бол виз авдаг болох юм байсан л ямар гоё тий. Тэгэхээр одоо бас улс төр мөрн эдийн засаг бас өөрчлөлт орчт юм лөө. Зүгээр л энэ миний бодлоо. Тийм биш мэл өстой. Зөндөө олон газар өдөр явж байхгүй. Тэгэл визэнд орох чинь тэгэл дор хаяж тэгэл ямар яасан юмны баталгаажуулсан юм. Хэдэн дөрөв байршуул ямар юмны орлогоо нотол гэл. Бэлэн үнхээр жахгүй мэлээ. Ингээ манай монголчуудын баг ихэнх хувь нь ер нь миний 90 дэх хүмүүсийн их нь ингээд хүүхдүүдээ багаас нь орхиод гэрээ одоо байр маш явахын тулд ингээд гадаад очиод ингээд ажил хийж байгаа хүмүүс амирх байгаа заяа. Тэгээ эсрэг нь манай монгол хүмүүст ажил болж өгөөд гадаад хүмүүс ингээд амьдэрдэг гэсэн бэл ямар байсан бэл. Ингэж тороос амир гоё таанч бодол юм да. Тэгэл хаяа тарах нөө солонгосчууд. Тэгэл тас мэдгүй юм дгүй. Ингэж торшилт нэгэд юм. Гэтэ энэ бичлүүд апплод хийх юм болов яах бэл. Тэгээ хаяа дэчээд төлөхлөр тэд нэг апплод хийж чаддгүй юм уу? Зүр өнөөдөр ажиллаад арчирчээд ямар нэг юм химээр санагдаад тэгвэл өдөр болгон ажиллаад арчирчээл орон дээр өвтөл тэгэл уцаагч байгаа л тэгэл ингээл унтаал өглөөсрөө л ажил явал ямар ч юм шин сургаагийн малгах язж бичлэг хийж өөртөө дараа нь үзэхэд тохиромжтой тийм бичлэг одоо юу хэмдэ өдрийн тэмдэглэл. За өдрийн тэмдэглэл часаа шээ. Нэг тиймэрхүү юм хийхийг хүсэж байгаа. Тэгээд зүгээр л өнөөдөр ингээд амир хүнтэй ярилцмаар сандаад одоо би энд чинь баг монгол хүмүүстэй нэг харьцдаг заяа. Тэгэл ер нь өдрийн тэр жигтэй солонгос. Тэгэл солонгос хүмүүстэй тэгэл тэний юм шиг гэж юм мэрэл тэгээд ингээд монголоор ярмаар байхгүй юу. Солонгосоор ярих гэхээр тэр үг чиглүүлээ нэг чиглүүлээ ингэж хэлсэн дээр ингэж хэлэх үлээ тэгж хэлэх үлээ юм л үү. Тэгээд тариг ажиллаад идэг үлээр амар хэцүү байхгүй. Тэгээд монголоор ярингууд амар гоё бодохгүй ингээд шууд ингээд гоё ингээд гараад авахгүй ингээд гулсаал яг гулсуур шиг ингээд гоё. Гулгад гараа ингээд ямарч бодох юм байхгүй. Яа тэгвэл би тэр бүх үгийг мэдчихэж байгаа болохоор манайжуулъя бүрэн тэнэг. Тэгэл нэг тийм хөлн да. Монгол хэл минь сайхан шүү. Монгол хүн болж төрнө гэдэг бүр сайхан. За нэг тиймэрхүү энэ да. Тэг өнөөдөр зүгээр л ганцаардсны улмаас ийм бичлэг хийлээ. Тэгээс тэгсэн жоохон одоо ийм сэдвүүд би харж байгаа эмзэглээд идэх юм лээ. Тэг оройлон ганцаараа ер нь хоол идэхээсээ идэхгүй нэг болохоор тэгээд өнөөдөр зүгээр л ингээ хин нэгнтэй ярилцмаар санагдаа тэгээд ингээд л бичлэг хийлээ. Дараа нь
гэр бүлтэй болоод нөхөр хүүхэдтэй болоод хүүхдүүдтэйгээ зүгийн бичлэгийг үзэх байх гэж найдаж байна. Нэг юм хөл энэ да. Амтрал бол кино дублер 1 ахиадас бүргүүд шиг дүүцэн хорон бүрийг найруулагч